За сайн байцгаана уу. Өнөөдөр би энэ даруйлтын хөшиг нэгтгэх юм утас байгаа. Энэ утсаар юм хөшиг нэгсэн байгаа. Энийг та хэд зааж өгье гэж бодож байна. Энэ бол зориултын хүн даван утаснууд байдаг байгаа. Хөшиг нэгтгэх бас суудлын бүрээс нэхэд их гоё болд юм байлээ. Тэгээд бас ийм нарийн юм мантаа утас гэж дээр үед Монголд байдаг гэсэн мантаа утсаар бас ийм хөшиг нэгсэн байлээ. Тэгээд ийм нарийн мантаа утсаар хөшиг нэхэр зэрэг амар их цаг орно явдах юм байлээ. Тийм учраас би зориуд энэ бүдүүн утсаар хөшиг нэхэж үзсэн. Тэгээ энэ байна. Энэ өргөн нь бол метр 50-аар бодоод тэгээд яг энэ бүтэн энэ утсыг дуустал нэгсэн. Тэгэхэд бол ийшээ ингээд метр 70 болж илээ. Метр 70 болоод одоо нэг хөшгийг ингээд нэхэд дууссан. Одоо дараагийнхаа нэх гээд байж метр 70 болоод уртааш нь бол метр 70 болсон. Тэрнээс энэ урт болохгүй юм байлээ. Тэрнээс урт чинь дэмий болоо гэж бодоод энэ нэг уцаараа нэг хөшиг босгосон байгаа. Тэгээд энэ хөшиг нэхийг зааж өгье гэж бодсон таадаг. Энэ гогцоо нэм. Тэгээд хүрээлээд бодлын ингээд хэмжээд ингээд дуусгасан байгаа. Энэ бол яг юу юм бэ лээ? Нөгөө утас нь бүдүүн болохоор зэрэг нэхэд жоохон арай унтаа юм байлээ. Нарийн уцаар явдах юм байлээ. Би бас нэг нэх гэж үзсэн. Тэгээд тэр шалгах сайт дээр болохоор зэрэг энэ уцаар гэсэн байгаа байхгүй 2 номерын зүгээр. Хэзээ дуусах ёстой мэдхгүй. 100% хүн даав юм гой утаснууд салгах ёстой үйлдвэрлэх юм байлээ. Тэгээд энийг эхнээс нь хавуулаад яг одоо жишээлбэл энийг одоо хэдийгээр аваад яаж босгох вэ? Энийг яаж хийх вэ гэдэг зүгээр тавчхан оруулаад оруулчих гэж бодож байна. Тэгээд та хэд яг дагаад нэхэрээ Монгол ийм хүн даав юм утсууд байгаа байх гэж бодож байна. Хятад утсууд орж ирдэг байх. Тий, ч бас сайн юм хийдэг шүү дээ. Тэгэхээр солонгос утсыг үзэхгүй хаа. Солонгос энэ утсууд маш чанартай юм билээ. За тэгээд энэ ийм том утас байгаа юм. Яг нэг хөшиг нэхэхэд яг нэг дуустал нэгсэн. Дуустал нэхэд бол яг л өргөн метр 50-та энэ метр 70. Тэгээд энэ жоохон юуг нь оруулах юм бол гоцоог нэгээд оруулах гэх юм бол бараг метр 80 болчих юм билээ метр. За метр 70 юм да метр 70 байхад тэгээд хөшиг бол яг ингээл ерөөсөө нэг уцаар нэг хөшиг босгосон. Өшөө нэмээд яг 2 метр болгож болох байх л та. Тэг шаардлагагүй гэж үзээд нэг юм уцаараа нэг хөшиг гэсэн байгаа. Одоо нэг юм утсыг ингээд дуусгаад ингээд бараг дууссан. Ингээд дуустал нэхэд болоод энэ хөшөө дуусгачаад тэгээд дараагийн ижил яг энтэй ажиллаа ижил 2 хөшиг нэхэ гэж бодоод одоо өнөөдөр ингээд эхлэх гэж байна. Тэгээд өнөөдөр эхэлж байгаа дээрээ та хэд яаж хийх юм эхнээс нь ингээд бичлэг оруулаад явчих гэж бодож байна. За тэгээд энэ хөшиг тэгээд суудлын бүрээс тэгээд юу ч нэхэж болохоор юм байлээ. Нэг тэр утастай агуу тэр нэг ажима охинтой суудлын бүрээс нэгж байгаа гэдэг ингээд юу яаж лээ. Суудлын бүрээс нэгчээ лээ. Арай өөр өнгөөр жоохон шаргалтай өнгөөр суудлын бүрээс нэгсэн. Айгуу гоё машин суудлын бүрээс охинд нэхэж өгч байгаа гэдэг байжсэн. Тэр айгуу гоё юм байлээ. Би тэгээд энэ хөшиг охинтой нэхэж өгч байгаа байхгүй юу. За ингээд эхлэндээ энэ 5 номерын 100 ордог байгаа. Номер 5 шүү. Энэ бол яг 3 мм гэдэг нуцных хэмжээ байхгүй юу. Хойд нь 5 номерын 100. 3 номерын 100-г нэхлээ зэрэг арай жоохон зөв нэрэдэд тэгээд 5 номерын 100-г нэгсэн байгаа. Энэ хөшгийг. За тэгээд энэ утсаараа хэдүүлээ. Тэгэхээр ямар ч байсан энэ юугаа яач. Ингээд хэд болж байгааг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан би шугамар хэмжээд метр 50 болгосон энэ юу өргөнийг. Тэгээд хэд болох юм ингээд 2 3 4 5 6 7 8 9 10 гэдэг энэ бичлэг ингээд явна да. За тэгээд хэд болсныг би та хэд ингээд дараагийн бичлэгт ингээд харуулъя. За ингээд нөгөө эхнээсээ ингээд 10-год явсан 10-аас хойш ингэж яваад ингээд 300 удаа ингэж авах нь шүү. Тэгвэл 1 метр 50 хавцаа болно. Хөшгийн өргөнөөр метр 50 гэж бодож байгаа. Гэхдээ яг ерөнхийдөө цонхонтой тааруулаад юу хийх хэрэгтэй. Би болохоор зэрэг метр 50-ын өргөнтөө тийм метр 70 урттай тийм 2 хөшиг хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ хөшгөө угаасаа ингээд нэг ингэ нэгцэн байгаа даа шүү дээ. Энийхээ одоо нөгөөх нэг нэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ 300-аар авчлаа би. 300 шүү. 1 2 гэдэг 10-аас 300 гар аваад метр 50 өргөнтөө нэг татахгүй. Ингэж энэ хэд метр 50 болж илээ. Тэгээд ингээд юу ячиж байгаа. 300-аар авчиж байгаа. Тэгээд энэ 300-аас 5 авна. Нэг 305 авах нь шүү дээ. Одоо 2 3 4 5 авчиж байгаа байхгүй. Тэгээд одоо 1 2 3 4 5 тонхондээ хийгээд ингээд нэг авчих юм. Энэ богинохон. За одоо энэ 300 авсан байгаа нь энэ. Тэгээд эндээсээ 305 болгоод авах нь шүү дээ. Дахиад явчих. 1 2 3 4 5 аваад 1 2 3 4 5 тонхнээсээ тэгээд юм юу гарч ирэх шүү. Энэ юм жоохон захны богинохон гарч ирэх шүү. За тэгээд цаашаа дахиад 5-аар аваад 5 аваад
1, 2, 3, 4, 5 дахь нөхөндөө. Тэгээд ингээд дахиад ингээд 5-ыг аваад 5 дахь нөхөндөө хийгээд ингээд 300 дуусна явах нь шүү дээ. 1, 2, 3, 4, 5. Жон чирэгтэй сул гэж өгөх шүү. Тэгээд 1, 2, 3, 4, 5 дахь нөхөндөө хийгээд ингээд үсгээд дуустал нь ийм 5 5-аар фро дуусгах нь шүү дээ. А бүр захтан очиод ийм богинохон гаргана. Тэр нь би тэр үед нь зааж өгье. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 5. Тэгээ сансуулж үлээд. За ингээд иймэрхүү маягаар ингээд дуустал нь яваад энэ захад ирэхээр нь би зааж өгнө. Жан богинохон аав шүү захтаа ирэхээр. За одоо ингээд захынхын ийм богинохон авч байгаа шүү. За ингээд 5-аар яваад 5 аваад 5 дахь нөхөндөө ингээ хийгээд 5 яваад 5 дахь нөхөндөө хийгээд ингээд явсаар байгаад хэд үсэж чинь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 40, 41, 42, 43, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122, 123, 124, 125, 126, 127, 128, 129, 130, 131, 132, 133, 134, 135, 136, 137, 138, 139, 140, 1
37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 58, 59, 60, 61, 62, 63, 54, 55, 56, 57, 58. Энэ юм үүсэх нь шүү дээ. Тэгээд 58 одоо ингээд эн чинь ингээд дуусчих юм чинь захаа догнох аавна. Яаж явах вэ гэхээр 2 аавна. 2 аваад 3 дахь нүхнээсээ 1 2 3 дахь нүхнээсээ ингээд энэ бол хамаагүй ингээд байж их. Ийм. 2 зах нь болохоор зэрэг ийм 5-ынхаа талаар үсээд байгаа шүү. 2 авсан. Дахиад харуулчих. Ингээд дуусгах нь шүү дээ захаа. Тэгэхээр зэрэг ингээд 5 авсан байгаа. Одоо захыхаагаа бол энэ 5-ынхаа талаар авахын тулд ингээд 2 явна эхлээд. 1 2 яваад тэгээд 1 2 3 дахь нүхнээсээ ингэж аваад ингээд дуусгах шүү. Энэ бол яг байж. За ингээд энийг эргүүлээд тавах нь шүү дээ. Таваад тэгээд энийхээ энэ голоос ингээд авчих шүү. Тэгэхээр зэрэг захын юм минут ингээд 2 богинохон гарч ирэх байгаа байхгүй юу? Тал маягт гарч ирэх байгаа байхгүй юу? За тэгээд дахиад таваа яваад энэ голоос дахиад тав яваад энэ голоос ингээд дуустал нэгэд явах нь байна. Тэгээд энэ цэцэг гарч ирж байгаа цэцгийг ингэж явчаа дараа нь яхахтай цэцгээ сааж өгье. Энэ юу гэсгээд байгаа шүү дээ. Энийг бол одоо юу ч болсон ингээд 5 яваа 5-ын голоос ингээд голоос нь заавал ингэж оруулж яагаад ирэхгүй зүгээр голыг ингэж олж жагаад ингээл битүүлээд авчих. Тэгээд 5-ын голоос дахиад 5 яваад эндээс авах нь шүү. Тэгээд 5 яваад эндээс. Ингээд энэ хамгийн захт нь ирэхээр яаж авах юм бэ зааж ирэх. Тэгэл дээш нь бүгд адилхан явагдаж шүү дээ. За одоо тэгээд 5 аваад голоос нь ингэж аваад байгаа шүү дээ. 5 яваад энийхэн голоос ингэж аваад ингээд тэгээд одоо төгсгөлт нь яаж хийх вэ гэдгийг зааж өгье. Тэгээд хэдүүлээ энэ цэцгээ хийж эхлэнэ. Энэ цэцгээ яаж гаргахыг зааж өгнө. Энэ гол нэг энэ цэцэг үсээд байгаа шүү дээ. Энийг одоо бүгд суръя. За одоо ингээд дахиад 5 аваад. За 5 аваад энэ гол ингээд. За одоо ингээд захт нь ирж байгаа шүү дээ. Захт нь ирэхийн тулд захаа яаж явах вэ гэхээр одоо ингээд 5 аваад 1 2 3 4 5 аваад энийхэн голоос яг энийхэн гол авцаа ингээд 5 авчихна.
ингэж аваад тэгээд одоо 2 явна. 2. Тэгээд зүг ороогоод энийхэн голоос богинохны голоос ингэж аваад ингээд төлж чинь шүү дээ. За тэгээд ингээд эргүүлээд 5 явна. 1 2 3 4 5 яваад ингээс энэ богинохоос авахгүй нь шүү дээ. Нуртаасаа голоос нэг ингэж аваад тэгээд зах чинь гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээд одоо цэцгээ хийнэ. За нэг ахад нэг явчих. 5 аваад тэгээд яг эндээс авах нь шүү дээ. Голоос нь. За тэгээд одоо энэс цэцгээ үүсгэнэ. Тэгэхэд бол энд ингэж нэг голоос нэг авчаа шууд нэг ороогоод энд 3 авах шүү. Ингэж нэг ороогоод 1 2 3 гэж авах нь шүү. Энээсээ шууд ингэж 3-ын баг нь босгоо. Тэгээд энэ завсраа 1 2 3 аваад тэгээд дахиад энэ юунаас дахиад 3 авах нь шүү дээ. Бид 3 баг нэг авсгаж өгч байгаа байхгүй юу? Энэ 3 баг нь босгоод 3 яваад дахиад 3 баг нь босгоод тэгээд дараагийнхаа энэ юунаас энэ голоос нь шууд авах нь шүү дээ. Харж байгаа зэнээсээ шууд ингэж. За ингэж энэ юунаасаа юм босгох нь шүү. Энээсээ шууд энэ лугаа хийгээд 3 баг нь босгоод дахиад 3 сул яваад 3 баг нь босгоод энэ дээрээ дараагийнхаа энэ нүхнээс ингээ бөхлөд өгөх нь шүү дээ. Тэгээд 5 явна. Энэс авна. 5 удаа явж байгаа дахиад энийг давтъя. Тэг үү? Энийг бол хааж гаргаж болно энийг цэцгээ. Тэгэхээр зэрэг өөрснөө л мэднэ. Би болохоор зэрэг 5 яваад 5 юм 5 удаа ингэ 5-аар ингэ давтаж явсныхаа дараа энийг гаргая гэж бодож байна. Энд дээр тэгж гаргасан байгаа. 1 2 3 4 5 гээд нэг 2 3 4 дахиад нэг явчих. 3 4 4 5. За энэ дээр ингэж цэцгнийхаа доотлын суурийг босгоод тэгээд 1 2 3 4 5 явах нь шүү дээ ингэж. 5 явсныхаа дараа энэ 6 дахь энээсээ 6 дахь энээсээ дахиад нөгөө цэцгнийхаа энэ суурийг босгоё. Тэгэхдээ яаж босгох вэ гэхээр энэ одоо шууд эндээс ингэж голоос навцсан байгаа шиг тэрийг шууд ингэж 3 баг 80 нөхөнд босгох нь шүү дээ. Тэгэхээр ерөөс шууд за дахиад нэг харуулчих. За 5 яваад энд ингэж авчиж байгаа шүү дээ. Тэгээд 6 дахь дээр нь одоо цэцгээ үүсгэх гэдэг шүү дээ. Тэгэхээр бол ерөөс нэг ахиж авахгүй шууд эндээ шууд нэг 3 баг босгоно. Нэг дахь нь бослоо, хоёр дахь нь бослоо, гурав дахь нь бослоо. Тэгээд одоо 3 баг босгочлаа. Тэгээд 1 2 3 хаваад дахиад 3 баг босгоно. 1 2 3. За тэгээд дараагийн энэ шууд ингэ авчих нь шүү дээ. Бөхлөөд. Тэгээд одоо 5 удаа яваад 6 дахь дээр энийг давтаад хийш. 5. За энэ дээр харуулчих. Ингээд энээсээ шууд ингэж аваад энэ 3-3-аар дундаа 3 султай энэ цэцгнийхаа одоо энэ цэцгнийхаа энэ суурийг босгох гэдэг шүү дээ. Энэ хоёр нь босцсон. Дараа нь энэ 3 босгоно. Ингээд тэгээд 1 2 3 4 5 явчаа 6 дахьаас нь дахиад ингэ босгох нь байна. Тэгээ одоо 5 яваад дахиад ингэ босгоно. За одоо ингэ энэ цэцгнийхаа доотлын суурийг гаргаж байна. Энэ тэгээд 1 2 3 4 5 яваад дахиад ийм 3 багантай ийм 6 юм хос юм үсэж байгаа шүү. Одоо 1 2 3 4 5 яваад 6 дахь дээрээ яга үсгэж та тэгээд явцсан байна. Энээс хойш 1 2 3 4 за 5 дахь ингэ явчихсан хараад аваарай. 5 дахь нь явлаа. 5 болчихж байгаа биз? Энийхэн дараа 1 2 3 4 5 боллоо. 6 дахьасаа одоо энийг хийх нь шүү дээ. Тэгэхэд ингээд энийг 5 дахь ингэж авчлаа. 6 дахь энэ нүхнээсээ шууд ингээд зүг нэг ороогоод одоо ингээд
1 2 3 4 5 дахь яваад ингээд авчиж байгаа шүү дээ. Ингээд дахиж ерөөсөө 1 2-ын тасвал явахгүй. Шууд энэ нүхэндээ цэцгийнхаа суурийг юу хөлийг олсон шүү. Тэгэхээр энэ 101 ороолоо. Энэ нүхэндээ хийгээд 1 дахь баг нь ослоо. 2 дахь баг нь ослоо. 3 дахь баг нь ослоо. Тэгээд ингээд энэ 3-ынхаа дараа 2 3 сул аваад дахиад одоо дахиад 3 баг нь босгоно шүү. 1 2 3. Тэгээд эндээсээ шууд дараагийнхаа энийг бол энээсээ шууд зүгээр эндээсээ ингээд авчих шүү. Бөхлөөд. Ингээд. Харж байгаа биз? Энийн хоёр завхууд ерөөсөө шууд эндээ бөхлөгдчихэж шүү дээ. За ингээд 5 яваад 6 дахь дээр. Нэг 2 3 1 2 3 4 5 яваад энэ 6 дахь дээрээ цэцгийн хавлыг босгоно. 1 2 3 баг нь босголоо. Дунд нь 1 2 3 сул явлаа. Тэгээд дахиад 3 баг нь босгоно. 2 3 шууд дараагийнхаа энд шууд ингээд бөхлөд авна шүү дээ. За тэгээд 5 яваад одоо энэ дуусах гэж ирсэн харж аваарай. 1 2 3 4 5 яваад энийхээ яг энийхээ голоос ингээд нэг авчих шүү. Тэгээд захаа гаргахын тулд одоо богинохоо авах нь шүү дээ. Тийм учраас 1 2 авна. Тэгээд зүгөө ороогоод энийхээ голоос нийнэ шүү дээ. Энийхээ голоос нь ингээд нэг авчаарай. 2 явлаа. Тэгээд зүгөө 1 орно шүү. Зүгөө 1 ороогоод ингээд тэгээ эргүүлээд энд ийм 5 биш 2-оор явж богинохоо авч байгаа байхгүй юу. Тэгээд 5 яваад 1 2 3 4 5 яваад энийхээ голоос авах нь. Энд ийм богинохоо ийм 2-оор аваад байгаа шүү дээ. Эндийн голоос ингэж аваад за одоо тэгээд энэ цэцгийн хаврыг босгоно. Одоо энэ 3-ыг хийж өгнө байна. Сая энэ 2-ыг хийсэн шүү дээ. Одоо энэ 3-ыг босгоно. Ихэд яаж босгох вэ гэхээр зэрэг энэ шууд 5 аваад энэ голтой хийжлээ шүү дээ. Энээсээ шууд энэ нөхөр нөгөө энэ 2 багныхаа голын 5 зарим ингэж хийгээд тэгээд нэг ингэ татаад шууд авахгүй нь шүү дээ. Одоо цэцгээ босгох гэдэг. Цэцэг нь тийм энэ чинь цэцэг чинь ингээд ингээ энэ 2 нь гараад ингээ энд 3 юм бүрэх дэлбээ үсэж байгаа шүү. Энийг одоо гаргах гэдэг. Голоос ингэж авлаа. Тэгээд шууд зүг нэг орох нь шүү дээ. Зүг нэг ороогоод ингэж татаж аваад эхний энэ 2-ыг ингээд авах нь шүү дээ. За нэг авлаа. 2 авлаа. Цааш нь үргэлжлүүлж авахгүй нь шүү дээ. 3 авна. 3 ингэж аваад эхний 2-ыг аваад байгаа. Ингэж аваад тэгээд дараа 1 2 3 4 үсэн багцаага нэг үс ингэж авчих нь шүү. Ингээд авш. За тэгээд 1 2 3 яваад дааш ингээд энийг буулгаад өгнө. Ингээд нэгдэх цэцгийн шиг нэгдэх дэлбээ ингээд үсчихэж байгаа байхгүй юу. Тэгээд 3 юм үсгэж штэ. Тэгэхээр зэрэг ингээд дахиад 3 явна. 1 2 3 яваад дахиад зүг ороолоо. Эхний 2 ингээд авчихна штэ. 1 татлаа. 2 татлаа. 3 татлаа. Зөвхөн ихний энэ 2-ыг аваад байгаа штэ. Тэр ихсэн анзаараа. Ингээд 4 хацаа үсчихэж байгаа. Энэ 4 хацааны үс ингээд татаад авна шүү. За ингээд нэг дэх дэлбээ үсчихлээ, 2 дахь дэлбээ үсчихлээ. Энийгээ тэгээд цаашаа 1 2 3 аваад ашиг болгочих биш шүү. Тэгээд ингээд аваад ингээд 1 дахь 2 дахь одоо 3 дахь дэлбээг үсгэх ингээд 5 дэлбээ дэцэж гарах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад 3 явна. 3 яваад дахиад саяны маягийг давтах нь шүү дээ. Ингээд эхний 2-ыг аваад энийгээ үлдээчих нь байна. За дараагийн 3 удаа юу татах нь шүү дээ. Ингээд эхний 2-ыг авна шүү дээ. Тэгээд дахиад 1 эхний 2-ыг авлаа. Ингээд 4 хацаа үслээ 4 хацааны үсэн болгоод авчихна. За тэгээд 1 2 3. Тэгээд эндээ хийгээд зөвхөн ингээд бүхлээд авчихна шүү дээ. За ингээд нөгөө 3 яваад ингээд 3 баг насаад энд 3 сул явсан. Дахиад 3 энэ 3-ын гол нь дахиад 3 дэлбээ үсгэх нь шүү дээ. 1 2 3. Энийг үсгэхийн тулд тэгээд энэ жоохон сул явчих. 3 үйлдэл хийх нь шүү дээ. За сайн нэг тэгнэ. Цэцгээ дуусглаа. Тэгээд
1, 2, 3. Тэгээд нэг ороогоо доошоо авлаа. Нэг татаад ингээ хоёр гахцаа үлдэн. Дахиад 2. Эхний хоёрыг авлаа, 3 гахцаа. Дараа нь эхний хоёроо татлаа. Тэгээд 4 гахцаа үсэж байгаа. Энэ 4 гахцаагоо нэг болгоод авчих нь шүү дээ. За энийг тэгээд доош нь гэж болгоод за ийм юм үсэж байгаа шүү. Энэ хоёр суур нь ингээд 3 дэлбэг үсээд тэгээд дараагийнхаа шууд эндээсээ бохолж авна шүү. Ингээд ийм үсгэн шүү. За би дараа нэг удаа за суурин дээр навчаа. За 2, 3, 4, 5. За одоо энэ бэр яна хэрэг шүү дээ. Энийг зүгээр ингээд нэг удаа авчих. Тэгээд одоо эндээ нөгөө 3 юугаа үсгэн шүү. Одоо сайн хараад аваарай. Шууд зүг ороогоод энэ рүү хаялээ. Эхний хоёрыг нэг татаад авчих нь шүү. Тэгээ 2 гахцаа үснэ. Ингээд дараагийнхаа ингээд татлаа. 3 гахцаа үлдлээ. Ингээд татлаа. 3 удаа ингээд татлаа шүү. Ингээд 4 гахцаа үсэнгүүт нэг болгоод авчих нь байна. Аа тэгэнгүүтлээ 1, 2, 3 үсээ доошоо буулгах нь шүү. Буулгаад ингээд нэг татал бий үсэж дээ. За одоо ингээд дахиад хоёр дахин үсгэхийн тулд 1, 2, 3 5 авлаа. Дахиад нэг үлдээд авах нь шүү. Эхний хоёрыг авлаа 1, 2, 3, 4 гахцаагаа нэг болгож авлаа. Дахиад 1, 2, 3 хийлээ. Тэгээд энийг одоо энэ цэцгээ ингэж хөрөлж өгч байгаа байхгүй ингэж бүрхий болгож. За ингээд дахиад одоо энэ хоёр дахь дэлбэг нь үсчлээ. Одоо 3 дахь дэлбэг нь үсгэхэд ингээд 3 авах нь шүү дээ. 3 аваад тэгээд одоо энэ хинтээ дахиад нэг дэлбэг үсгэх нь шүү. Эхний хоёрыг авлаа. 2 дахь нь ингэж авлаа. 3 татж байгаа байхгүй юу? 3 татаад тэгээд ингээд тэгээд сул 3 яваад энэ доош болгож өгөх нь шүү дээ. Болгоод энд. За ингээд цэцгээ ингээд үсгэж байгаа шүү. Тэгээд дараагийн энийг нь бол 5 авахгүй шүү дээ. 5 авахгүй дараагийнхаа энэс шууд ингээд энэ захаа хоёр ч юм зүгээр энд ингээд нэг нэг татаа явчихж байгаа шүү. Тэгээд 5 яваад энэ дээр ирэнгүүтлээ сайнхаа хөллөг татаад явах нь шүү. За одоо ингээд ийм цэцгүүд мань үссэн байгаа. Цэцгээ ингээд. Энэ завсар нь 5 байсан одоо 4 болсон байгаа шүү. 1, 2, 3, 4. Тэгээд ингээд дахиад 1, 2, 3, 4 гээд энэ цэцэг үслээ. Дахиад 1, 2, 3, 4 гээд энэ цэцэг чи үссэн байгаа. Тэгээд энэ зах хоёртаа бол авахгүй нь шүү дээ. Зүгээр шууд ингээд ширүүлийн цэцэг ингээд дуусчихж байгаа шүү дээ. Дуусныгаа шууд эндээс ингээд авчих нь шүү дээ. Тавхан голоос. Ингээд болоо. За тэгээ одоо 5 аавна. Захтаа ирээд энийхээ энэ 5-ынхаа энэ голоос нь авах нь шүү дээ. Тэгээд энэ захаа үсгэхийн тулд энд богино үсгэхийн тулд ингээд 2-ыг аавна. 2-ыг аваад тэгээд зүг нэг ороогоод энэ голоос. Ингээд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ тэгээд ингээд эргүүлээд энэ захад ийм юу үсээд байгаа шүү. Ийм жижиг ийм 2 гурвалж үсээд голдоо нэг юм тамтай ийм гурвалж үсгэж богино аваад байгаа шүү дээ. За тэгээд одоо 5 аваад 5. Тэгээд энэ 5-ынхаа голоос нь ингэж аваад 1, 2, 3, 4, 5 аваад одоо энэ цэцгэн дээр ирж байгаа шүү дээ хэвлээ. Энийхээ энэ 3 дэлбэг байгаад байгаа шүү дээ. 3 дэлбэгээ ингээд энэ дэлбэнийхээ энэ голоос ингэж аваад тэгээд дахиад 5 яваад одоо энэ голынхаа энэ дэлбэний энэ голоос нь авна шүү. Тэгээ дахиад 5 яваад тэгээд энэ дэлбэнийхээ яг энэ дээд энэ голоос нь ингэж хийгээд дахиад 5 яваад тэгээд энэ эндээсээ авах нь шүү дээ. За тэгээд
За энэ гол дэлбэрийнхаа эндээс нэг аваад эндээс та таваар. За одоо энэ гол дэлбэрийнхээ дэлбэрнээс ингэж гавлаа. За тав яваад. За энэ. Энэ хараад ирээс авах нь шүү дээ. Энэ хараад ирээс. Тэгээ тав яваад одоо энэ голоос ингэ аваа. Ингээд дээш нь явах нь байна. За одоо энэ чинь ингээд 1 2 3 4 5. 5 явахаа дараагийн цэцгээ өөрснөө хаана авах нь өөрснөө мэднэ. Нэг 2 3 4. 4 5 болсон. 5-ын голоос цэцгээ үсгээд явах нь шүү. Дээш нэлээ явж хагаад хаана авах өөрснөө мэдээрээ. Жоохон урт гарцсан байх чинь. 1 2 3 4 5. За тэгээд ингээд ийм болж байна. Ингээд дээш нь одоо ингээд 5 яваад энэ голоос аваад 5 яваад голоос аваад нэлээ явж хагаад энэ хоёр цэцгийнхаа голоос энд 5-ынхаа голоос нь ингээд дахиад энэ цэцгээ ингэж үсгээд тэгээд яваарай. Тэгээд нөгөө дуусгах нь алдаад энэ 5-ынхаа эндээс дахиад нэлээ явж хагаад хаана гарахаа өөрснөө мэдээ сонгоод тэр бол юу авахгүй. Хаана гарах нь өөрөө л мэдчих. Жохоо явж байгаа нэлээ энэ хавцаар явж байгаа дахиад энэ цэцгээ яг энийхэн голд нь үсгээд ингээд ийм маягаар явсаар байгаад тэгээд дуусгаад бүр энэ дээрээ ирээд энэ цэцгээ энэ хөшөө дуусгахаа л дахиж үргэлжлүүлээ зааж өгье би. Энэ дуусгаад тэгээд гогцонуудаа үсгэнэ. Ингээд 40-оор ингэж явж юм гогцонууд үсгээд нэг алгасаад 40-оор явж гогцонууд үсгээд тэгээд ингээд эндээ энийг ингэж эмчиж өгнө. Тэгээд яраал юм бас. Ингэж эмчиж өгч дуусгах нь яг тухайн үед би зааж өгье. Иймэрхүү маягаар ингээд гэрийнхэн өшгөн тааруулаад заавал метр 70 метр 80 гэхгүй зүгээр богинохон хийж болно шүү дээ. Одоо жишээл нэг юм бүдүүн бандар утснаас хоёр жижиг юм галдууны хөөрхөн юм хөшгөн нэгчиж болно шүү дээ. Заавал юм том урт хийх шаардлагагүй цогныхаа хэмжээгээр энийг тааруулж аваад тэгээд цэцгнүүдээ ингэж үсгээд дээшээ ингээ метр ч юм уу 80 см эсвэл метр 20 ч юм уу 80 см хийгээд галдууны хөөрхөн жижиг юм цонхнууд байдаг шүү дээ. Тийм цонхнуудаа энэ төр хөшгөж болно шүү дээ. Тэгээд яг энэ тухайн үед яг энийг би одоо метр 70 нэхэж шүү дээ. Тэгжиж энэ гаргаж энэ гогцоо мохцоо хийхэд тухайн үед нь бичлэг оруулж өгнө. За тэгээд та бүхэнд баярлалаа. Өөрийнхөө гэрийнхээ цонхон тохируулаад жижиг өөрхөн цонхтоо болвол жижигхэн нэхэж болно шүү дээ. Заавал ингэ над чиг юм том урт нэх шаардлагагүй. Одоо ингэ үргэлжлүүлээ дараагийнхаа хөшгөд дуусгах алдад энийг үргэлжлүүлье. За баярлалаа баяртай. За сайн байцгаана уу. Өнөөдөр энэ дөрвөлтийн юм хөшиг нэгдэг юм утас байгаа. Энэ утсаар юм хөшиг нэгсэн байгаа. Энийг та хэдэд зааж өгье гэж бодож байна. Энэ бол зариултын юм хүн даван утаснууд байдаг байгаа. Хөшиг нэгдэг асуудлын бүрээс нэхэд их гоё болд юм байлээ. Тэгээд бас ийм нарийн юм одоо мантаа утас гэж дээр үед Монголд байдаг гэсэн мантаа утсаар бас ийм хөшиг нэгсэн байлээ. Тэгээд ийм нарийн мантаа утсаар хөшиг нэхээр зэрэг амар их цаг орно явдах юм байлээ. Тийм учраас би зариуд энэ бүдүү энэ утсаар хөшиг нэхэж үзсэн. Тэгээд энэ байна. Энэ өргөн нь бол метр 50-аар бодоод тэгээд яг энэ бүтэн энэ утсыг дуустал нэгсэн. Тэгэхэд бол ийшээ ингээд метр 70 болж илээ. Метр 70 болоод одоо нэг хөшиг нь ингээд нэхэд дууссан. Одоо дараагийнхаа нэхэх гээд байж метр 70 болоод уртааш нь бол метр 70 болсон. Тэрнээс нэг урт болохгүй юм байлээ. Тэрнээс урт чинь дэмий болов гэж бодоод энэ нэг утсаараа нэг хөшиг босгосон байгаа. Тэгээд энэ хөшиг нэхийг зааж өгье гэж бодсон таадаг. Энэ гогцоо нэм. Тэгээд хүрээлээд доотлын ингээд хэмжээд ингээд дуусгасан байгаа. Энэ бол яг юу юм бэ лээ? Нөгөө утас нь бүдүүн болохоор зэрэг нэхэд жоохон арай урамтай юм байлээ. Нарийн утсаар явдах юм байлээ. Би бас энийг нэх гэж үзсэн. Тэгээд тэр солонгос сайд дээр болохоор тэр энэ утсаар гэсэн байгаа байхгүй 2 номерын зүгээр. Тэг хэзээ дуусгах ёстой мэдэхгүй. 100% хүн даав юм гой утаснууд солонгост үйлдвэрлэдэг юм байлээ. Тэгээд энийг эхнээс нь ахуулаад яг одоо жишээлбэл энийг одоо хэдээр аваад яаж босгох вэ? Энийг яаж хийх вэ гэдэг зүгээр тавчхан оруулчих гэж бодож байна. Тэгээд та хэд яг дагаад нэхэрээ. Монгол ийм хүн даав юм утас бол байгаа байх гэж бодож байна. Хятад утасууд орж ирдэг байх. Тий, хятадч бас сайн юм хийдэг шүү дээ. Гэхдээ солонгос утсыг аяг үүсэхгүй хаа. Солонгос энэ утсууд маш чанартай юм байлээ. За тэгээд энэ ийм том утас байгаа юм. Яг нэг хөшиг нэхэхэд яг энийг дуустал нэгсэн. Дуустал нэхэхэд бол яг л өргөн метр 50-та энэ метр 70. Тэгээд энэ жоохон юуг нь оруулах юм бол гогцоог ингээд оруулаад өгөх юм бол бараг метр 80 болчих юм билээ метр.
За метр 70 юм да. Метр 70 байхад тэгээд хөшиг бол яг ингээл яг ерөөсөө нэг уцаараа нэг л хөшиг босгосон. Өшөө нэмээд яг 2 м болгож болох байх л та. Тэг шаардлагагүй гэж үзээд нэг юм уцаараа нэг л хөшиг гэсэн байгаа. Одоо нэг юм утсыг ингээд дуусгаад ингээд баг дууссан. Ингээд дуустал нэхэд одоо энэ хөшөө дуусгачаад тэгээд дараагийн ижил яг энэтэйгээ ажиллах ижил 2 хөшиг нэхэ гэж бодоод одоо өнөөдөр ингээд эхлэх гэж байна. Тэгээд өнөөдөр эхэлж байгаа дээрээ та хэд яг яаж хийх нь эхнээс нь ингээд бичлэг оруулаа явуучих гэж бодож байна. За тэгээд энэ хөшиг тэгээд суудлын бүрээс тэгээд ер нь юу ч нэхэж болохоор юм бэ лээ. Нэг тэр утсаар дагаа тэр нэг ажим охинтой суудлын бүрээс нэхэж байгаа гэдэг ингээд юу яаж хэлээ? Суудлын бүрээс нэхчихлээ. Арай өөр өнгөөр жоохон шаргалтай өнгөөр суудлын бүрээс нэхсэн. Айгуу гоё машин суудлын бүрээс охинтой нэхэж өгч байгаа гэдэг байжсэн. Тэр айгуу гоё юм байлээ. Би тэгээд энэ хөшиг охинтой нэхэж өгч байгаа байхгүй юу? За ингээд эхлэндээ энэ 5 номерын 100 ордог байгаа. Номер 5 шүү. Энэ бол яг 3 мм гэдэг нь утасных хэмжээ байхгүй юу? Хойдлон 5 номерын 100. 3 номерын 100-ыг нэхлээр зэрэг арай жоохон 100 нэрэдэд байлээ. Тэгээ 5 номерын 100-ыг нэгсэн байгаа. Энэ хөшгийг. За тэгээд энэ утсаараа хэдүүлээ. Тэгэхээр ямар ч байсан энэ юугаа яач. Ингээд хэд болж байгааг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан би шугамар хэмжээд метр 50 болгосон энэ юу өргөнийг. Тэгээд хэд болохыг ингээд 2 3 4 5 6 7 8 9 10 гэдэг энэ бичлэнгээр ингээд явна да. За тэгээ яг хэд болсныг би таадаг ингээд дараагийн бичлэгт ингээд оруулъя. За ингээд нөгөө эхнээсээ ингээд 10 гээд явсан 10-аас хойш ингэж яваад ингээд 300 удаа ингэж авах нь шүү. Тэгвэл 1 м 50 хавцаа болно. Өшмийн өргөнөөр 1 м 50 гэж бодож байгаа. Гэхдээ яг ерөөхдөө цонхонтой тааруулаад юу хийх хэрэгтэй. Би болохоор зэрэг 1 м 50-ын өргөнтөө тийм метр 70 уртдаг юм 2 хөшиг хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ хөшгөө угаасаа ингээд нэг ингэ нэгцэн байгаад байгаа шүү дээ. Энийхээ одоо нөгөөх нэг нэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ 300-аар авчлаа би. 300 шүү. 1 2 гээд 10-аас талаа 300-аар аваад метр 50 өргөнтөө нэг татахгүй. Ингэж энэ хэд метр 50 болж илээ. Тэгээд ингээд юу ячиж байгаа. 300-аар авчиж байгаа. Тэгээд энэ 300-аас 5 авна. Нэг 305 авах нь шүү дээ. Одоо 2 3 4 5 авчиж байгаа байхгүй. Тэгээд одоо 1 2 3 4 5 тонхондээ хийгээд ингээд нэг авчих юм. Энэ юм багнхан. За одоо энэ 300 авсан байгаа нь энэ. Тэгээ эндээсээ 305 болгоод авах нь шүү дээ. Дахиад явчих. 1 2 3 4 5 аваад 1 2 3 4 5 тонхнээсээ гээд энэ юу гарч ирэх шүү. Энэ юм жоохон захны богинохон гарч ирэх шүү. За тэгээд цаашаа дахиад 5-аар аваад 5 аваад 1 2 3 4 5 дахь нөхөндөө ингээд дахиад ингээд 5-ыг аваад 5 дахь нөхөндөө хийгээд ингээд 300 дуусна явах нь шүү дээ. 1 2 3 4 5 жон чөлөөтэй сул гэж өгөх шүү. Тэгээд 1 2 3 4 5 дахь нөхөндөө хийгээд ингээд үсгээд дуустал нь ийм 5-5-аар явсараа дуусгах нь шүү дээ. А бүх захт нь очиод ийм богинохон гарган тэр нь би тэр үед нь зааж өгье. 1 2 3 4 5 1 2 3 5 сансуулж хүлээд. За ингээд иймэрхүү маягаар ингээд дуустал нь яваад энэ захад ирэхээр нь би зааж өгнө. Жан богинохон аав шүү захтаа ирэхлээр. За одоо ингээд захынханд ийм богинохон авч байгаа шүү. За ингээд 5-аар яваад 5 аваад 5 дахь нөхөндөө ингээд хийгээд 5 яваад 5 дахь нөхөндөө хийгээд ингээд явсаар байгаад хэд үсч 1 2 3 4 5
6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 52, 53, 54, 55, 56, 57. Ийм юм үүсэх нь шүү дээ. Тэгээд 58. Одоо ингээд эн чинь ингээд дуусч байгаа юм чинь захаа богинохоо аавна. Яаж авах вэ гэхээр 2 аавна. 2 аваад 3 дахь нүхнээсээ 1, 2, 3 дахь нүхнээсээ ингээд энэ бол хамаагүй ингээд байж их. Ийм. 2 зах нь болохоор зэрэг ийм 5-ын таллаар үсээд байгаа шүү. 2 авсан. Дахиад харуулчихъя. Ингээд дуусгах нь шүү дээ захаа. Тэгэхээр зэрэг ингээд 5 авцсан байгаа. Одоо захыгаагаа бол энэ 5-ын талаар авахын тулд ингээд 2 явна эхлээд. 1, 2 яваад тэгээд 1, 2, 3 дахь нүхнээсээ ингэж аваад ингээд дуусгах шүү. Энэ бол яг байж иг. За ингээд энийгээ эргүүлээд таваах нь шүү дээ. 5 аваад тэгээд энийхээ энэ голоос ингээд авчих шүү. Тэгэхээр зэрэг энэ захын юм юмуд ингээд 2 богинохон гарч ирээд байгаа байхгүй юу ингээд. Тал маягт гарч ирээд байгаа байхгүй юу. За тэгээд дахиад 5 яваад энэ голоос дахиад 5 яваад голоос ингээд дуустал нь ингээд явах нь байна. Тэгээд энэ цэцэг гарч ирж байгаа цэцгийг ингэж явчаад дараа нь яахтай цэцгээс ааж өгье. Энэ юу гэсгээд байгаа шүү дээ. Энийгээ бол одоо юу ч болсон ингээд 5 яваа 5-ын голоос ингээд голоос нь заавал ингэж оруулж яагаад ирэхгүй. Зүгээр голыг ингэж олж жагаад ингээл хитүүлээд авчих. Тэгээд 5-ын голоос дахиад 5 яваад эндээс авах нь шүү. Тэгээд 5 яваад эндээс. Ингээд энэ хамгийн захт нь ирэхээр яаж авах юм бэ зааж ирэх. Тэгэл дээш нь бүгд адилхан явагдаж шүү дээ. За одоо тэгээд 5 аваад голоос нь ингэж аваад байгаа шүү дээ. 5 яваад энийхэн голоос ингэж аваад ингээд тэгээд одоо төгсгөлд нь яаж хийх вэ гэдгийг зааж өгье. Тэгээд хэдүүлээ энэ цэцгээ хийж эхлэндээ. Энэ цэцгээ яаж гаргахыг зааж өгнө. Энэ голд нэг юм цэцэг үсээд байгаа шүү дээ. Энийгээ одоо бүгдрөө суръя. За одоо ингээд дахиад 5 аваад за 5 аваад энэ голд ингээд за одоо энэ ингээд захт нь ирж байгаа шүү дээ. Захт нь ирэхийн тулд захаа яаж явах вэ гэхээр одоо ингээд 5 аваад 1, 2, 3, 4, 5 аваад энийхэн голоос яг энийхэн гол авцаа ингээд 5 авчихна. Ингэж аваад тэгээд одоо 2 явна. 2. Тэгээд 100-г ороогоод энийхэн голоос нэг богинохныхаа голоос ингэж аваад ингээд битүүлчихнэ шүү дээ. За тэгээд ингээд эргүүлээд 5 явна. 1, 2, 3, 4, 5 яваад эндээс
Энэ богинохоос авахгүй нь шүү дээ. Нуртаасаа голоос нэг ингэж аваад тэгээд загчин гэж үсэж байгаа байхгүй. Тэгээд одоо цэцгээ хийнэ. За нэг ахад нэг явчих. Тав аваад тэгээд эндээс авах нь шүү дээ. Голоос нь. За тэгээд одоо энэс цэцгээ үүсгэнэ. Тэгэхэд бол энд ингэж нэг голоос нэг авчаа шууд нэг ороогоод эндээ 3 аав шүү. Ингэж нэг ороогоод 1 2 3 гэж ахна шүү. Энээсээ шууд ингэж 3 баг нь усгоод тэгээд энэ завсраа 1 2 3 аваад тэгээд дахиад энэ юунаас ахаад 3 авах нь шүү дээ. Байна. 3 баг нь. Энийг босгож өгч байгаа байхгүй юу энэ. 3 баг нь босгоод 3 яваад дахиад 3 баг нь босгоод тэгээд дараагийнхаа энэ юунаас энэ голоос нь шууд авах нь шүү дээ. Харж байгаа зэнээсээ шууд ингээд. За ингэж энэ юунаасаа ийм босгох нь шүү. Энээсээ шууд энэ лугаа хийгээд 3 баг нь босгоод дахиад 3 сул яваад 3 баг нь босгоод энэ дээрээ дараагийнхаа энэ нүхнээс ингээ бөхлөөд өгнө шүү дээ. Тэгээд 5 явна. Энээс авна. Ингээ 5 удаа явж байгаа дахиад энийг давтъя. Тэг үү? Энийг бол хааж гаргаж болно энийг цэцгээ. Тэгэхээр зэрэг өөрснөө л мэднэ. Би болохоор зэрэг 5 яваад 5 ийм 5 удаа ингээ 5-аар ингээ давтаж явсныхаа дараа энийг гаргая гэж бодож байна. Энд дээр тэгж гаргасан байгаа. 1 2 3 4 5 гээд нэг 2 3 4 дахиад нэг явчих. 3 4 5 За энэ дээр ингээд цэцгнийхаа доотлын суурийг босгоод тэгээд 1 2 3 4 5 явах нь шүү дээ ингээд. 5 явсныхаа дараа энэ 6 дахь энээсээ 6 дахь энээсээ ахаад нөгөө цэцгнийхаа энэ суурийг босгоё. Гэхдээ яаж босгох вэ гэхээр энэ одоо шууд эндээс ингээд голоос навцсан байгаа шүү. Тэрийг шууд ингэж 3 баг энэ нөхөнд босгох нь шүү дээ. Тэгэхээр ерөөс шууд за ахаад нэг харуулчих. За 5 яваад энд нэг ингээд авчиж байгаа шүү дээ. Тэгээ 6 дахь дээр нь одоо цэцгээ үүсгэх гэдэг шүү дээ. Тэгэхийн тулд ерөөс нэг ахиж авахгүй шууд эндээ шууд ингээд 3 багнаа босгоно. 1 дахь нь бослоо, 2 дахь нь бослоо, 3 дахь нь бослоо. Тэгээд одоо энэ 3 багнаа босгочлоо. Тэгээд 1 2 3 хаваад дахиад 3 багнаа босгоно. 1 2 3. За тэгээд дараагийн энэ шууд ингэ авчих нь шүү дээ. Бөхлөөд. Тэгээд одоо 5 удаа яваад 6 дахь дээр энийг давтаад хийн шүү. 5. За энэ дээр харуулчих. Ингээд энээсээ шууд ингэж аваад энэ 3-3-аар дундаа 3 султай энэ цэцгнийхаа одоо энэ цэцгнийхаа энэ сойрыг босгох гэдэг шүү дээ. Энэ хоёр нь босцсон. Дараа нь энэ 3 босгоно. Ингээд тэгээд 1 2 3 4 5 явчаад 6 дахаас нь дахиад ингээд босгох нь байна. Тэгээ одоо 5 яваад дахиад ингээд босгоно. За одоо ингээд энэ цэцгнийхаа доотлын суурийг гаргаж байна. Энэ тэгээд 1 2 3 4 5 яваад дахиад ийм 3 багантай ийм 6 юм хос юм үсэж байгаа шүү.
Одоо 1 2 3 4 5 яваад 6 дахь дээрээ яга өсгөн шүү дээ. Одоо хэд явцсан бэ? Эннээс хойш 1 2 3 4 за 5 дахьыг ингээ явчих. Сайн хараад аваарай. 5 дахьыг явлаа. Та болчихж байгаа биз? Энийхэн дараа 1 2 3 4 5 боллоо. 6 дахьаасаа одоо энийг хийх нь шүү дээ. Тэгэхэд ингээд энийг 5 дахьыг ингэж авчлаа. 6 дахь энэ нүхнээсээ шууд ингээд зүүгээ нэг ороогоод одоо ингээд 1 2 3 4 5 дахь яваад ингээд авчиж байгаа шүү дээ. Ингээд ахиж ерөөсөө 1 2-ын тусал явахгүй. Шууд энэ нүхэндээ цэцгнийхаа суурийг хөлийг босгоно шүү. Тэгэхээр энэ зүүгээ нэг ороолоо. Энэ нүхэндээ хийгээд нэг дахь баг нь ослоо. Хоёр дахь баг нь ослоо. Гурав дахь баг нь ослоо. Тэгээд ингээд энэ гурвынхаа дараа 2 3 сул аваад ахаад 3 баг нь босгоно шүү. 1 2 3. Тэгээд эндээсээ шууд дараагийнхаа энийг бол энээсээ шууд л зүгээр эндээсээ ингээд авчих шүү. Бөхлөөд. Ингээд. Харж байгаа биз? Энэ хоёр завхуудад ерөөсөө шууд эндээ бөхлөгдчихэж шүү дээ. За ингээд 5 яваад 6 дахь дээр. Нэг 2 3 1 2 3 4 5 яваад энэ 6 дахь дээрээ цэцгний хавлыг босгоно. 1 2 3 баг нь босголоо. Дунд нь 1 2 3 сул явлаа. Тэгээ дахиад 3 баг нь энд босгоно. Хоёр 3 шууд дараагийнхаа энд шууд ингээд бөхлөд авна шүү дээ. За тэгээд 5 яваад одоо энд дуусах гэж ирсэн харж аваарай. 1 2 3 4 5 яваад энийхээ голоос ингээд нэг авчих шүү. Тэгээд захаа гаргахын тулд одоо богинохоо авах нь шүү дээ. Тийм учраас 1 2 авна. Тэгээд зүгөө ороогоод энийхээ голоос нэг шүү дээ. Энийхээ голоос нь ингээд нэг авчаарай. 2 явлаа. Тэгээд зүгөө нэг орно шүү. Зүгөө нэг ороогоод ингээд тэгээ эргүүлээд эндээ 5 биш 2-оор явж богинохоо авч байгаа байхгүй юу. Тэгээ 5 яваад 1 2 3 4 5 яваад энийхэн голоос авах нь. Энд ийм богинохоо ийм 2-оор аваад байгаа шүү дээ. Эндийн голоос ингэж аваад за одоо тэгээд энэ цэцгний хаврыг босгоно. Одоо энэ 3-ыг хийж өгнө байна. Сая энэ 2-ыг хийсэн шүү дээ. Одоо энэ 3-ыг босгоно. Хэд яаж босгох вэ гэхээр зэрэг энэ шууд 5 аваад энэ голтой хийчлээ шүү дээ. Энээсээ шууд энэ нөхрөө нөгөө энэ 2 багныхаа голын 5 зайруу ингэж хийгээд тэгээд нэг ингэ татаад шууд авахгүй нь шүү дээ. Одоо цэцгээ босгох гэдэг. Цэцгэнд ийм эн чинь ийм цэцэг чинь ингээд энэ хоёр нь гараад энд 3 ийм бөөрийнхээ дэлбээ өсөж байгаа шүү. Энийг одоо гаргах гэдэг. Голоосоо ингэж авлаа. Тэгээ шууд зүг нэг орох нь шүү дээ. Зүг нэг ороогоод ингэж татаж аваад эхний энэ хоёрыгоо ингээд авах нь шүү дээ. За нэг авлаа. 2 авлаа. Цааш нь үргэлжлүүлж авахгүй нь шүү дээ. 3 авна. 3 ингэж аваад эхний хоёрыг л аваад байгаа биз ингэж аваад тэгээд дараа 1 2 3 4 үсэн гогцоогоо нэг үс ингэж авчих нь шүү.
ингээд авна шүү. За тэгээд 1 2 3 яваад доошоо ингээд энийгээ буулгаад өгнө. Ингээд нэгдэх цэцгний шинэгдэх дэлбээ ингээд үсчихэж байгаа байхгүй юу. Тэг 3 юм үсгэх штэ. Тэгэхээр зэрэг ингээд дахиад 3 явна. 1 2 3 яваад дахиад зүгөө ороолоо. Эхний хоёрыг ингээд авчихна штэ. 1 татлаа. 2 татлаа. 3 татлаа. Зөвхөн эхний энэ хоёрыг л аваад байгаа штэ. Тэр ихсэн анзаараарай. Ингээд 4 гагцаа үсчихэж байгаа. Энэ 4 гагцаа нэг бүс ингээд татаад авна шүү. За ингээд 1 дахь дэлбээ нь үсчлээ, 2 дахь дэлбээ нь үсчлээ. Энийгээ тэгээд цаашаа 1 2 3 аваад доошо буулгаж өгнө шүү. Тэгээд ингээд аваад тэгээд 1 дахь, 2 дахь, одоо 3 дахь дэлбэгээ үсгэн ингээд 5 дэлбээтэй цэцэг гарах гэдэг байгаа шүү. Тэгэхээр дахиад 3 явна. 3 яваад дахиад саяны маягийг давтах нь биш шүү. Ингээд эхний хоёрыг аваад энийгээ үлдээчих нь байна. За дараагийн 3 удаа юугаа татах нь шүү. Ингээд эхний хоёрыг л авна шүү. Тэгээд дахиад 1 эхний хоёрыг авлаа. Ингээд 4 гагцаа үслээ 4 гагцаагаа нэг мөсөн болгоод авчихна. За тэгээд 1 2 3. Тэгээд эндээ хийгээд зөвөр ингээд бүхлээд авчих нь шүү. За ингээд нөгөө 3 яваад ингээд 3 баг насаад энд нь 3 сул явсан. Дахиад 3 энэ 3-ын голд нь дахиад энэ 3 дэлбээ үсгэх нь шүү. 1 2 3. Энийг үсгэхийн тулд тэгээд энэ жоохон сул явчих. 3 үлдэхийнх нь шүү. За энийг тэгнэ. Цэцгээ дуусглаа. Тэгээд 1 2 3. Тэгээд нэг ороогоод доошоо авлаа. 1 татаад ингээ 2 гагцаа үлдэнэ. Дахиад 2. Эхний хоёрыг авлаа 3 гагцаа. Дараа нь эхний хоёроо татлаа. Ингээ 4 гагцаа үсэж байгаа. Энэ 4 гагцаагоо энийг болгоод авчих нь шүү. За энийгээ тэгээд доош нь ингэж буулгаад. За ийм юм үсэж байгаа шүү. Энэ хоёр суур нь ингээд 3 дэлбээ үсээд тэгээд дараагийнхаа шууд эндээсээ бөхөлж авна шүү. Ингээд ийм үсгэх нь шүү. За би дараа нэг удаасаа суурин дээр очиж байгаа 2 3 4 5. За одоо энэ дээр яна хэрэг шүү. Энийгээ зөвөр ингээд нэг удаа авчих. Тэгээд одоо эндээ нөгөө 3 юугаа үсгэх нь шүү. Одоо сайн хараад аваарай. Шууд зүгөө ороогоод энэ рүү хайлээ. Эхний хоёрыг нэг татаад авчих нь шүү. Тэгээ 2 гагцаа үснэ. Ингээд дараагийнхаа ингээд татлаа. 3 гагцаа үлдлээ. Ингээд татлаа. 3 удаа ингээд татах нь шүү. Ингээд 4 гагцаа үсэнгүүт нэг болгоод авчих нь байна. Тэгэнгүүтлээ 1 2 3 үсээд доошо буулгах нь шүү. Буулгаад ингээд нэг дэлбээ нь үсчтэй энэ. За одоо ингээд дахиад 2 дахь нь үсгэхийн тулд 1 2 3 та авлаа. Дахиад нөгөө үлдлээд авах нь шүү. Эхний хоёрыг авлаа 1 2 3 4 гагцаага нэг болгож авлаа. Дахиад 1 2 3 хийлээ. Тэгээд энийг одоо энэ цэцгээ ингэж хөрүүлж өгч байгаа байхгүй ингэж бүрхий болгож. За ингээд дахиад одоо энэ 2 дахь дэлбээ нь үсчлээ. Одоо 3 дахь дэлбээг нь үсгэхэд ингээд 3 авах нь шүү. 3 аваад тэгээд одоо энэ хинтээ дахиад нэг дэлбээг үсгэх нь шүү. Эхний хоёрыг авлаа. 2 дахь нь ингэж авлаа. 3 татж байгаа байхгүй юу? 3 татаад тэгээд сул 3 яваад энэ доош буулгаж өгнө шүү. Буулгаад эндээ. За ингээд цэцэг ингээд үсгэж байгаа шүү. Тэгээд дараагийн энийг нь бол 5 авахгүй шүү. 5 авахгүй дараагийнхаа энэс
шууд ингээд энэ захаа хоёр ч юм зүгээр эндээ ингээд нэг татагтаа явчихж байгаа шүү. Тэгээд таваа яваад энэ дээр ирэнгүүтлээ саяныхаа хөллөг тавтаад явах нь шүү. За одоо ингээд ийм цэцгүүд мань үүссэн байгаа. Цэцэг ингээд. Энэ завсар нь 5 байсан одоо 4 болсон байгаа шүү. 1 2 3 4. Тэгээд ингээд дахиад 1 2 3 4 гээд энэ цэцэг үүслээ. Дахиад 1 2 3 4 гээд энэ цэцэг чи үүссэн байгаа. Тэгээд энэ зах хоёртаа бол авахгүй нь шүү дээ. Зүгээр шууд ингээд жишээлбэл энэ цэцэг ингээд дуусчихж байгаа шүү дээ. Дуусснаа шууд эндээс ингээд авчих нь шүү дээ. Тавхан голоос. Ингээд болоо. За тэгээ одоо таваа аавна. Захтаа ирээд энэ тавынхаа энэ голоос нь авах нь шүү дээ. Тэгээд энэ захаа үсгэхийн тулд энд богино үсгэхийн тулд ингээ хоёрыг аавна. Хоёрыг аваад тэгээд 101 ороогоод энэ голоос ингээд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ тэгээд ингээд эргүүлээд энэ захад ийм юу үсээд байгаа шүү. Ийм жижиг ийм 2 гурвалж үсээд голдоо нэг ийм тамтай ийм гурвалж үсгэж богино аваад байгаа шүү дээ. За тэгээд одоо таваа аваад тэгээд энэ тавынхаа голоос нь ингэж аваад 1 2 3 4 5 аваад одоо энэ цэцгэн дээр ирж байгаа шүү дээ хэдүүлээ. Энийхээ энэ 3 дэлбээ байгаад байгаа шүү дээ. 3 дэлбэгээ ингээд энэ дэлбэнийхээ энэ голоос ингэж аваад тэгээд дахиад тав яваад одоо энэ голынхаа энэ дэлбэний энэ голоос нь авъя шүү. Тэгээ дахиад тав яваад тэгээд энэ дэлбэнийхаа яг энэ дээд энэ голоос нь ингэж хийгээд дахиад тав яваад тэгээд эндээсээ авах нь шүү дээ. За тэгээд за энэ одоо дэлбэнийхаа эндээс нэг аваад эндээс таваар. За одоо энэ гол дэлбэнээс ингэж авлаа. Тэгээд тав яваад тэгээд энэ хараа дээрээс авах нь шүү дээ. Энэ хараа дээрээс. Тэгээд тав яваад одоо энэ голоос ингэ аваа. Ингээд дэш нь явах нь байна. За одоо энэ чинь ингээд 1 2 3 4 5 явахаа дараагийн цэцгээ өөрснөө хаана авах нь өөрснөө мэднэ. Нэг 2 3 4 4 5 болцсон. 5-ын голоос цэцгээ үсгэхэд явах нь шүү. Дээш нэлээ явж хагаад хаана авах өөрснөө мэдээрээ. Жохон урт гарцсан байх чинь. 1 2 3 4 5. За тэгээд ингээд
Ийм болж байна. Ингээл дэш энэ одоо ингээл тав яваад л энэ голоос аваад нилээ явж хагаад энэ хоёр цэцгнийхээ голоос энд тавынхаа голоос нь ингээд дахиад эндээ юм цэцгэн гэж үсгээд тэгээд яваарай. Тэгээд нөгөө дуусгах нь алдаад энэ тавынхаа эндээс дахиад нилээ явж хагаад хаана гарахаа өөрснөө мэдээ сонгоод тэр бол юу аахгүй. Хаана гарах нь өөрөө л мэдчих. Жоох явж байгаа нилээ энэ хавцаа явж байгаа дахиад энэ цэцгээ яг энийхэн голд нь үсгээд ингээд ийм маягаар явсаар байгаад тэгээд дуусгаад бүр энэ дээрээ ирээд энэ цэцгээ энэ хөшөө дуусгахаар дахиж үргэлжлүүлээ зааж өгье би. Энэ дуусгаад тэгээ энэ гогцоонуудаа үсгэнэ. Ингээд дөрчөөр ингэж явж юм гогцоонууд үсгээд нэг алгасаад дөрчөөр явж гогцоонууд үсгээд тэгээд ингээд эндээ энийг ингэж эмчиж өгнө. Тэгээд ярал энэ бас ингэж эмчиж өгч дуусгах нь яг тухайн үед нь би зааж өгье. Иймэрхүү маягаар ингээд гэрийнхэн хөшгөн тааруулаад заавал метр 70 метр 80 гэхгүй зүгээр богинохон хийж болно шүү дээ. Одоо жишээлбэл нэг юм бүдүүн бандар утснаас хоёр жижиг юм галтгооны хөөрхөн юм хөшгөн нэгчиж болно шүү дээ. Заавал юм том урт хийх шаардлагагүй цогныхаа хэмжээгээр энийг тааруулж аваад тэгээд цэцгнүүдээ ингэж үсгээд дээшээ ингээ метр ч юм уу 70 80 см эсвэл метр 20 ч юм уу 70 80 см хийгээд галтгооны хөөрхөн жижигхэн юм цонхнууд байдаг шүү дээ. Тийм цонхнуудаа энэ хөшг хийж болно шүү дээ. Тэгээд яг энэ тухайн үед яг энийг би одоо метр 70 нэхэж шүү дээ. Тэгжиж энэ гаргаж энэ гогцоо мохцоо хийхэд тухайн үед нь бичлэг оруулж өгнө. За тэгээд та бүхэнд баярлалаа. Өөрийнхөө гэрийнхээ цонхон тохируулаад жижиг хөөрхөн цонхтой бол жижигхэн нэхэж болно шүү дээ. Заавал ингэж над шиг юм том уурт нэхэх шаардлагагүй. Одоо ингээ үргэлжлүүлээ дараагийнхаа хөшгөө дуусгах алдаад энийг үргэлжлүүлье. За баярлалаа баяртай.